Сайн бацхан үзэгчдээ шинэ ном нэвтрүүлэг эхэлж байна. Бид нэвтрүүлгээрээ дамжуулан номын ертөнцид болж байгаа мэдээллийг үзэгч та бүхэндээ хүргэх болно. За өнөөдрийн шинэ номын хуудас. Энэ 7 хоногийн шилдэг борлуулалттай номын жигсаалтыг Интерном номын дэлгүүрээс үзэгч та бүхэнд хүргэнэ. Хүүхдийн зохиолч Инх тайвны хүүхдүүд зориулсан үлгэрийн ногоон дэлхий цувралын 13, 14, 15 дахь цуврал хэвлэлтээс гарлаа. Их Британийн зохиолч Роулингийн шидтэн хүүгийн тухай өгүүлсэн дэлхийд алдартай Harry Potter ном монгол хэл дээр орчуулагдж байна. Алдар зохиолчийн анхны ном болонд Монгол улсын соёлын гавьяц зүтгэлтэн сэтгүүлч нийтлэлч долгорын Сэнтж оролцлоо. Нэвтрүүлгийнхэн та бүхэнд өнгөрсөн 7 хоногийн шилдэг борлуулалттай номын жигсаалтыг Интерном номын эхлэлгүүрээс бэлтгэсэн мэдээллийг хүлээн авчирсан нь. Сайн байцгаана уу үзэгчдээ. Интерном намын дэлгүүр маань 7 хоног болгон баримтат бүтээл болон уран зохиолын төрлөөр бестселлер номнуудаа гаргадаг байгаа. За та бүхэндээ энэ 7 хоногийнхоо уран зохиолын номныхоо бестселлер эхний 10 номыг танилцуулъя. Энэ 7 хоногийн бестселлер номоор Бямбагийн Саран туяагийн Самар хатан гээд ном маань дахин тэргүүлсэн байна. Энэ ном маань бол сүүлийн олон 7 хоногийн турш бестселлерээр 1 номерт орж байгаа ийм ном байгаа. Бестселлерийн 2 дугаар хайранд бол манай Монс өдөр хэвлэлийн газраас гаргаж байгаа Монс өдөр утга зохиол цувралын 6 дахь цуврал болох Арьсан өрөмтэй Мадонна ном маань орсон байна. За энэ 7 хоногийн бестселлерийн 3 дугаар хайранд бол дэлхийн уран зохиолоос орчуулгын уран зохиол болох Габриэл Гарсиа Маркес зохиолчийн 100 жилийн ганцаардал ном бол энэ 7 хоногийн 3 дугаар хайранд орсон байна. 4 дугаар хайранд бол зохиолч бэ шүүдэр цэцгийн хотол цагаан гүнж түүхэн роман орсон байна. За 5 дугаар хайранд зохиолч Гэ аюур заны сахиус тангаа нууц. 6 дугаар хайранд Монс өдөр хэвлэлийн газраас гаргаж байгаа гал мөсний дуун гээд цувралын 1-р дэвтэр болох хаан ширээний тоглоом гээд ном маань оржээ. За 7 дугаар хайранд бол Монс өдөр хэвлэлийн газраас гаргаж байгаа Монс өдөр утга зохиол цувралын 12 дахь дэвтэр болох Достоевский зохиолчийн газар дороос бичсэн тэмдэглэл гээд орчуулгын бүтээл маань орсон байна. 8 дугаар байранд бол Мураками Харуки зохиолчийн Никко 84 бүтээл 9 дугаар хайранд бол зохиолч Балц Зөвхийн Эрхэн баярын Тастаж жүлж олох сарнай ном орсон болвол 10 дугаар байранд дэлхийн сонгодог зохиол болох Жорж Орвелийн 1984 гэдэг зохиолууд тус орсон байна. Та бүхэндээ Интерном номын дэлгүүрийн 7 хоногийн шилдэг борлуулалттай 10 номыг танилцууллаа. За мөн манай дэлгүүрээс 7 хоног болгон 1 номыг онцолж гаргаж байгаа. За энэ 7 хоногийн онцлох номоор бол өөрийгөө болон гэр бүлийн халамжлах ном гэдэг энэхүү номыг бид онцолж байна. За энэ ном нь бол юуны тухай вэ гэхээр орчин үед одоо сэтгэл гутрал, нойр гүйдэл, алкогоолноос хамааралтай болох зэрэг иймэрхүү сэтгэл зүйн асуудлуудыг хэрхэн шийдэх, хэрхэн даван туулах талаар мэдээлэл агуулсан сэтгэл зүйн эрүүл мэндийн гарын авлага ийм ном байгаа. За мөн энэ Сингапурын ерөнхийлөгч болох Ли Куан Ю гэдэг хүний Сингапурын хөгжлийн нууц гэдэг номыг бол манай Монс өдөр хэвлэлийн компаниас газраас албан ёсны орчуулгатайгаар орчуулсан байгаа. Энэхүү номонд бол Сингапур улс өнөөдрийн дэлхийд хөгжилтэй орн болоход одоо ямар шат амжилтыг дамжиж ямар түүхийг үлдээж гарч ирсэн бэ гэдэг тухайд тэрхүү бүх мэдээллийг бол баталсан ном байгаа. Энэ ном маань л манай номын дэлгүүрт энэ 7 хоногт 20% хөнгөлөлттэй үнээр бодлогдож байгаа. Мөн энэ Lance Price гэж зохиолчийн модын үзэгдэл гэдэг ном бас энэ 7 хоногт 20% хөнгөлөлтөд борлуулагдахаар байгаа. Хүүхдийн зохиолч Инх тайвны хүүхдэд зориулсан үлгэрийн ногоон дэлхий цувралын 13, 14, 15 дахь цуврал хэвлэлтээс гарлаа. Хөлтэй бөмбөг, халуун орны шинжил, хаймар живтэй хандгай 3 цуврал ном хүүхэд багчуудын ширээний ном болоход бэлэн болжээ. За сайн байцгаана уу. Би өнөөдөр шинэ ном нэвтрүүлгийн шинэ ном болонд хүүхдүүдэд зориулсан ногоон дэлхий цувралынхаа 3 шинэ номыг танилцуулж байгаадаа баяртай байна. Энэ удаа би ногоон дэлхий цувралдаа хөлтэй бөмбөг гэж одоо номыг одоо гаргасан байгаа. Түүнээс гадна халуун орны шинжил, хаймар живтэй хандгай гэсэн одоо ийм 3 номоор
одоо хүүхд ахчуудтай бэлэг барьж байна. Би анх бол одоо энэ номуудыг бичихтэй бол ой нууц уу амьтад ярьдаггүй гэж одоо байгаль экологийн сэдвтэй хүүхдүүдэд энэ хорвоо ертөнцийн байгаа байгалийн одоо хүн холбоотой талаар ойлгуулах гэж амьтан ургамал шавж шуудын тухай одоо номнууд бичиж эхэлсэн. Энэ ном маань нийт одоо 15 цуврал гараад байна. Өмнө нь бол одоо би 13 цуврал гаргасан байгаа. 13 цуврал ном маань нийт 5 дахин хэвлэгдээд нэг 25,000 хувь хэвлэгдсэн байдаг. За энэ удаагийн одоо хөлтөв бөмбөг ном буюу ногоон дэлхий цуврал номын маань 13 дугаарт бол хөгжилтэй шүлгүүд маань орсон байгаа. За яг би энэ номыг одоо хөгжилтэй шүлгүүд гэж нэрлсэн бэ гэхтэр зэрэг Монгол ахыг бясанд оруулж ирсэн. Бас хүүхдийн зүүдний ертөнцид гайхамшигтай ертөнц хүүхдэд одоо зүүд бол ер усын байдаг. Миний номны онцлог бол зургийг бол ерөөсөө мэрэгжлийн зураач зардаг. Манай соёл урлагийн их сургуулийн багш Эрдэнэбаатар багш Одон цэцэг гэж одоо хоёр зураач миний номын зураг зурж өгдөг. Түүнээс гадна зураг чимэгэл жижиг одоо чимэгэл зургуудыг би өөрөө бас зардаг. За энэ дээр чулуун тоглоом гэж байна. Хүүхэд болгоно төдөөний хүүхэд болгоно чулуугаар тоглодог, чулуун тоглоомоор тоглодог. Тэгэд энэ чулуун тоглоом эргэн дурсаж байгаа. Энэ чулуу болгоно ийм дүрс болж хүүхдэд одоо үлдэж байгаагаар одоо зураач маань энэ сайхан миний хүүхдийн хөгжилтэй шүлэг юм чимэж өгсөн байгаа. Тэгээд зураг чимэглэлүүд бол одоо номын одоо хамгийн гол юм байдаг л да. Бага насны хүүхдэд зориулдаг. Учираас энэ чин цэцэрлэгийн ахлах ангиас ахуулаад бага ангийн одоо 4-5 дугаар ангийн хүүхдэд зориулагдсан ном учраас зургаар дамжиж, зургийн өгүүлэмжээр дамжиж хүүхэд өөрөө текст рүү орох юм сэтэл болж өгдөг. Яг бол өнөөдөр хүүхдэд маань компьютер, электрон 900-д амьдарч байгаа учраас цаасан ном унших нь их бас ховор болсон учраас энэ цаасан номыг ер нь бага насны хүүхдүүдэд яаж уншуулах юм бэ? Яавал тэрэг дур сонирхолтой болох вэ гэдэг үүднээс одоо ийм хэлбэр загвараар би номоо бичдэг. Тэг одоо жишээлх юм бол энд утас 102 гэж байж байна. Утас дангаараа байх юм бол ямар ч үйлийг бүтээж чадахгүй. Зүү дангаараа байх юм бол ямар ч үйлийг бүтээж чадахгүй. Гэтэл цэцгийн охин энд янз янзын өнгийн утсаар энэ цэнгэр өнгөөр тэнгэрийг урдаж, цагаан өнгөөр дактааг урдаж, шар өнгөөр нарыг урдаж, удаан өнгөөр галыг одоо бэлэгдэж одоо энэ дандаа өөрөө бэлэгдлийг агуулсан. Тэгээд энэ охины маань ойсон бүтээл нь бүхэл бүтэн ийм цогц бүтээл болсон юм а гэдгийг одоо бас хүүхдэд таниулах гэж ийм юу хийж өгсөн. За түүнээс гадна энэ халуун орны шинжил гэж одоо бас энэ цагаад байна. За мэдээж одоо хаач одоо хүүхэд болгонд одоо өвөл дуртай, өвлийг тэсэн ядан хүлээхтэй хамгийн дуртай зүйл нь шинжил байдаг. Өвлийн өвгнээс бэлэг авах гэсэн гэж хүсэн хүлээж идэг. Энэ өвлийн тухай шүлгүүд гэсэн ном маань энэ дээр ээж байгаа. За багт наадам. Энэ багт наадам гэдэг одоо шүлгийг би юунаас сэдэж бичсэн бэ гэхээр миний ач ахын цэцэрлэгт яваад анхудаа одоо өөрхөн шүлэг уншдаг насан дээрээ болонгуудаа тэр цасан охин болсон. Гэтэл тухайн үедээ нөгөө багтай том улсууд гараад ирсэн чинь тэр айгаад нөгөө бүжиглэжсэн хүүхэд мань уйлсан. Бүр ингээд уйлаад ингээд тэр шинжилгээ харах хэмжээнд тэр зөндөө нулимсаа гойжулсан. Тэгээд тэрнээс сэдэж би багт наадам хэрвээ би ингээд амтан болох юм бол хэрхэвч би чон болохгүй гэж байгаа. Баяр бэлгсэн шинжилээр багчууд надаас айвал яана, бархирд зарим нь орилуул яана. Арга шар өнөгч болохгүй. Арга мөхийг хэрглэж байгаад алтан гургалдан хоолоогоор дуулаад өвлийн өвгнийг хууруул яана. Өрсөд бэлгийн минь авчхуул яана. Өргөр сүргэр зараач болохгүй. Өргөс үсээ босгож байгаад өө дурууг өнгөрч байгаад өрөө бусдыг хатгachхуул яана. Өвтгөж бас гомдоол яана. Хөвчийн бор багайч болохгүй. Хөгжим дуурахаар л ухсыгээд л хүрхэрч хуржигний дуураад хүчтэй хоолоогоор бахируул яана. Хүүхэд айлгаж ойлуулвал яана. Харин би хүүхэд болгоны хайртай хөөхөн торомгол туулай болно. Хөвжилтэй наргагүй дэгдэжгүйгээд хүүхэд багчуудыг инээлгэн баясган дэлдэн чихээ соотоолгож байгаад дээр өсрнадна. Гисэн одоо ийм одоо өвлийн шүлэг байгаа шинжилгээ багт наадмын шүлэг. За энэ халуун орны шинжил маань одоо номоо нэрлсэн шинжил маань халуун орны амьтад яагаад гэвэл би амьтдаар дамжуулдаг вэ гэхээр миний хамгийн анхны ном нөгөө ой нууц уу амьтад ярьдгөө гэж. Тэгэл одоо миний амьтад ярьж байгаа. Яагаад бол бага насны хүүхдүүд амьтад ярьдаг гэх юм бол маш их сонирхолтойгоор хүлээж авдаг. Өнөөдөр яхав нийгмийн байдал, цах зээлийн эдийн засаг гэдгээс эцэг эхчүүд, ээж аавууд
одоо залуучууд их завгүй болсон байна. Хүүхдтэйгээ одоо амьд харилцаа үүсэхгүй. Тэгээд цэцэрлэг даваач одоо орой очоод одоо ингээд тийм учраас гэртээ хөвчин чи мини театртаа байгаад өвөө эмээ хөв тэр номоо уншиж өгдөг. Ах их ч нар нь уншиж өгдөг. Хөргөн дүр бий болгодог. Яг бол анх одоо би ачаа 3 настай байхад үлгэр уншиж өгч ирсэн. Тэгээд тэрүүн дээрээ би жүжиглж уншиж өгөхөд ач маань маш их баярлаж хөөр одоо тэр бас номон дуртай. Тэгэхээр хүн болгонд одоо тэгж хүүхдтэй номон дуртай болгох юм бол энэ улс орнд бүгд одоо уран зохиолч биш гэх юм аа гэхэд ухаан санаа нь одоо их сайхан цэлмэг, ухаан санаа одоо үг хэлгийн баялагтай тийм одоо сайхан болно л гэж би боддгийн шүү дээ. Тэр энэ бүх номууд маань энэ байгаль ертөнцид байж байгаа амьтан, урмал, жигүүртэн шавжиг хүүхдүүдэд ойлгуулах гэж ингэж үлгэрээр дамжуулж бичдэг. Миний бүх номууд бол ногоон дэлхий цоврал гэдэг нэрээр ингэж гарч идэг. Энэ 3 номны дараагийн бүтээл маань одоо бас 6 зурагдсан хэвлэлтэнд өгөх гээд байж байгаа. Энэ бол бүр онцлогтой ном болно. Яг бол Жимбүрийн их шиглэн хөх тэнгэрийн дор би тэнгэр тэнгисийн дунд хайку шүлэгтэй ном. Хайку шүлгийг би яагаад сонирхсан бэ гэхээр энэ өөрөө Японы хамгийн богино хэмжээний шүлэг яруу найраг. Өөрөө онолтой байдаг. 5 7 5 гэсэн үгээр бичиж идэг. Манай одоо алдартай том зохиолчид орны яруу найрагчид явуулан гай хүртэл бичижсэн, тав сургай хүртэл бичижсэн. Одоо манайхаас өрчингийн Хүрлбаатар одоо энэ хайкугийн холбооны ерөнхийлөгч одоо энэ бас Монгол улсад энэ хайкуг хөгжүүлэх гээд байж байна. Тэгээд би энэ дээр амьтан Монгол ахуй байгаль гэсэн 3 ийм цувралаараас ийм ном барьж хүүхдүүдтэй бэлэг барих гэж байгаа. Их Британий зохиолч Роулингийн шиддэг хүүгийн тухай өгүүлсэн дэлхийд алдартай Harry Potter зохиол монгол хэл дээр орчуулагдж байна. Harry Potter цувралын хамгийн анхны хэвлэл буюу Harry Potter философийн чулуун одоогоос 20 жилийн өмнө буюу 1997 онд Их Британи улсад хэвлэгдсэн бөгөөд гарсан даруйдаа олон сая уншигчдын анхаарлыг татаж 79 орны хэл дээр хөрвүүлэгдэн дэлхийд даяар нийтдээ 450 сая хувь борлуулагдсан байдаг. Дэлхийн техникийн алдартай Harry Potter цувралыг та бүхэндээ одоо хүргэхээр манай хэвлэлийн газар ажиллаж байна. За ингээд 11 сарын 25-нд энэхүү номынхоо эхний 2 дэвтэр буюу Harry Potter ба философийн чулуу, Harry Potter ба нууц дөрөө гэсэн 2 цувралыг бол одоо 25-нд хүргэнэ. За 25-нд мөн энэ номынхоо нээлтийг бас та бүхэндээ хийх байгаа. Тэгэхээр энэ Harry Potter цувралын эхний 2 дээр одоо бид хүн ажиллаж байгаа. Тэгэхээр энэ номыг гаргахын тулд бол эхлээд мэдээж орчуулагчаас орчуулга авна. За тэгээд дараа нь бол орчуулгын редактор буюу одоо тулгалтын ажил явагдана. За дараагаар нь хариуцлагатай редактор гэдэг одоо ажил явагдана. За энэ бол ерөнхийдөө монгол хэл рүү буулгах, хэл найруулгын тал дээр ажиллах талын ийм мэргэжилтэн байдаг. За дараа нь бол техник редактор гэж байгаа. За энэ бол мэдээж хэрэг одоо үг хэсгийн алдааг засварлах, хянах талын ийм хүн байгаа. За ингээд дизайнер руу шилжин. За дизайнер дээр бол одоо мэдээж хэрэг номынхоо бүх пэйж лейаут талын одоо засвар бүх зүйлийг хийж одоо бэлэн болгоно. За үүний дараагаар одоо бас дахиад 4 5 удаа бас ингэж одоо хэвлэж авч уншдаг байгаа. Энэ дээр бол бас дахин техник редакторын болоод хариуцлагатай редакторын ажил бас явагдана. За ийм олон одоо шат дамжлагыг дамжсны дараагаар бол Harry Potter маань бол бэлэн болно. Яг одоогоор бол яг миний хувьд энэ хамгийн сүүлийн уншилтаа хийгээд ингээд сууж байна. Тэгэхээр бас юу гэдгийг бүр хамгийн эцсийн байдлаар нэг үгсгийн ч юм уу бүр цэг таслалыг хүртэл ингээд хянах талын юм юмудаа бол хийж байгаа гэсэн үг. За Harry Potter цувралын одоо гол анхаарах зүйл нь гэх юм бол ерөөдөө нэг тийм хууч яриа одоо ярьж байгаа байдлаар ч юм уу те нэгэндээ зүгээр нэг юм нэг дотны найз нөхдөдгөө ингэж ярилцж байгаа байдлаар ингэж бичигдсэн ийм энгийн тийм хүрнэмжтэй зохиол байгаа. Тэгэхээр энэ зохиолынхоо яг энэ онцлог бичлэгийн хэв шинжийг нь алдагдуулахгүй бас бид нар маш хичээж байгаа. За бас монгол хэл рүүгээ буулгая гэсэн үүднээсээ хамаагүй их тийм үү монголчлох гэдэг юм уу те хитрхи их ингээд нэг ойлгомжгүй болох талын юм асуудал байдаг учраас тэр бүхэн дээр нь бид нар бас анхаарч ажиллаж байгаа гэсэн үг. За энэ цуврал дээр одоо цахимд одоо цахим орчинд Крофт нэрээр одоо алдарсан гэх юм уу те Крофт нэрээр танигдсан одоо орчуулагч инх нарантай бид бүхэн хамтран ажиллаж байгаа. Тэгэхээр инх нарантайгаа бид нар энэ 7 цуврал номын туршид хамтран ажиллана. За ингээд эхний 2 бут гарсны дараагаар одоо ингээд дараагийн саруудад бид бүхэн бас 3 4 5 гэдэг ингээд 7 хүртэл нь
бүхэн гаргаж дуусгахаар ажиллаж байгаа юм аа. Harry Potter цувралыг одоо мэдээж эриг нь бол маш тийм уран зөгнөлттэй нэг тийм фантастны зохиол тий. Гэхдээ үүнээс гадна бол одоо энэ зохиолын зохиол гарч байгаа. Одоо хамт нөхөдийн үерхэл за тэгээд одоо энэ хорвоо ертөнцид хүмүүс одоо ямар олон тийм зан аршинтай олон юм нүүр царайтай байдгийн бэ, дүр төрхтэй байдгийн бэ гэдгийг бол бас их мэдэж авах юм боломжтой. За дээрэс нь гэх юм бол одоо тэр тухайн өсвөр насны хүүхэд буюу тий 11-ээс 18 нас хүртэлх хүүхэдэнд тухаарч байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг тэр үеийн одоо онцлог аршин за тэгээд тухайн үеийн хүүхдээ ямархуу тийм одоо юу гэдгийг идеалтай те ямархуу юутай байдгийг гэдгийг бол эндээс бас маш тодорхой олж харах боломжтой болов гэж бодож байна. За манай редакцийн хувьд бас үүнээс гадна бол өөр бага насны хүүхдэд зориулсан ном зохиолыг гаргадаг. За энэ удаад бас бид нэг шинэ номыг гаргасан байгаа. За энэ бол Ботго минь хаана байна гэдэг ерөнхийдөө тийм тань мэдэх үеийн за тэгээд 6 сараас дээш насны хүүхдэд зориулсан. Тэгэхээр 6 сараас дээш гингүүд хүмүүс бас аягүй сонирхдаг л доо 7-8 настай хүүхд сартай хүүхд чинь одоо ном гэдгийг мэдэх юм уу гэдэг ч юм уу тий. Тэгэхээр зэрэг энэ бол зүгээр яг уншуулах зорилготой байгаа гол нь биш. Яг энэ номыг бол тухайн хүүхд ингээд барьж мэдрэх тий. Ном гэдэг чинь ийм төрөлтэй байд юм байна. Номыг ингэж эргүүлт юм байна гэсэн ийм талын ийм ойлголтуудыг янхшны ойлголтуудыг өгөх зорилготой юм ном байгаа. Тийм учраас энэ маань одоо гэдгийг материалын хувьд ч гэсэн юм зөвлөхөн хөөсөн цэрээр хийгдсэн юм ном байгаа. За дээрэс нь одоо энэ гар урууны ажиллагааг сайжруулах зорилготой юм бас юм авдаг тий юм нэг одоо хөөсөн цэрүүд байгаа. За тэгээ дээрэс нь гэх юм бол энэ номоор дамжуулаад одоо бидний нэг бол 5 шугаар хийсэн байгаа ш 5 шугамлаар хийсэн. Тэгэхээр хураг гэхтэл одоо юу гэдэг одоо ямар зүстэй байх вэ? За тэгээд ноос нь одоо ямар хуу байдгийг гэдэг ч юм уу тий ингээд өнгө зүс одоо бас зарим бас бус юм тань мэдхүү мэдээллийг бас өгөх боломжтой ийм бас ном байгаа. За ингээд цаашдаа бид нар бас энэ нөхөө номыг бас цуврал олгоод ингээд одоо амьтдаа өргөн төрсөөр өөр юугаар гэдгийг те ийм одоо сэтвчилсэн юм байдлаар гаргахаар бас төлөвлөж байгаа маа. Тэгэхээр бага насны хүүхдүүдийн хувьд бол багаас нь ингэж номтой харьцаж сурах нь бол эцэгчүүдийн хувьд бол одоо чухал зүйл юм аа гэдгийг бас хэлмээр байна. За энэ нь болохоор одоо нэг гадаад руу хэвлэн Алдар зохиолчийн анхны ном булангийн энэ удаагийн зочноор Монгол Улсын соёлын гавьяц зүтгэлтэн сэтгүүлч нийтлэлж долгорын Цэндж оролцлоо. Тэрээр оюутан байх үеэсээ шүүмж бишиж, энэ төрлөөр дагнан суралцаж, түүнчлэн түүний бичсэн шүүмж цог сэтгүүлд нийтлэгдэж олонний анхаарлыг татаж байжээ. Сэтгүүлч нийтлэлж долгорын Цэндж 1989 онд шүүмжийн анхны номоо хэвлүүлж байсан байна. За уран зохиолд багшаа олно, хүний олно гэдэг бол маш чухал юм байдаг. Тэгэхээр би оюутан байхаас эхлээд шүүмж судлаар сонирхож бичсэн. Ялангуяа оюутны иргэншилгээний хурал гэдэг болдог байлаа. Тэр үед Монголын уран зохиол багш нарын дүрийн асуудал гэдэг судалгааны өгөөл бичээд оюутны иргэншилгээний хурал 1-р байрлаж байсан юм аа. Тэгээ манай багш нар бол ер нь бүгдээрээ шахуу утга зохиол судлаач шүүмжч байсан. Тэгээд ер нь бол зохиолч миний үеийн одоо яруу найрагч байна, зохиолч нар байна. Ер нь шүүмж бичээд эхэлсэн тийм хүн ер нь тун ховор байдаг. Бараг одоо би одоо санахгүй байна. За харин миний хувьд гэх юм бол одоо анхны бүтээл маань одоо шүүмж байсан юм аа. Тий. Тэр хэн уруу татсан гэтэн зэрэг одоо манай найрлуу зун их том төлөөлөгч том эрдэнтэн отгон сүрэн гэж хүн байна шүү дээ тийм ээ. Тэр хүн мөн одоо ардын багш манай Монголын орчин үеийн уран зохиолын маш сайн судлаачин том эрдэнтэн Цэнд гэдэг багш нарын хүчээр ер нь шүүмж судлалын явах хэрэгтэй гэсэн тийм зөвлөгөө авчихсан. Тэгээд сургуулийн төгсөөд хөдөө суманд очсон. Тэгээд ингээд мөн ялгаа авахгүй шүүмж судлаа бол бичсээр байсан та. Тэр үеийн залуучдын сонин утга зохиол сонь бичсэн. Тэгээд би сургуулийн захирлсан сургуулийн захирал байхдаа өвлийн амралтаар баахан олон нэг талдаа шүлэгтэй нэг нөгөө талдаа хүүхдийн шүлэгтэй нөгөө нэг хатсандан шүүмж судалтай ингээд хотод ирсэн. Гол зорилго нь бол одоо ерөөсөө яа гэж. Зохиолч нартай танилцъя. Миний амьдрал сайн туслах, уран бүтээл сайн туслах тийм хүнийг олж авъя гэдэг. Тэгээд зохиолчдоор орсон.
зохиолчтой хороогоор ороход бол үнэхээр нэг зохиолчтой хороо мань одоо үнэхээр нэг үлгэрийн иш шидийн тэр газар байсан. Тэн дотор явж байхад бол үнэхээр нэг одоо нэг уран үг өөрөө одоо гармаар дэндүү одоо борхож хүмүүсүүд миний нутгийн даш доор. За тэр үеийн одоо дамнын сурангой чинь одоо тэргээр үзэгддэг явж ийсэн харж ийсэн. Ингээ явж байгаад би шүүм судлалын одоо зөвлөлийн дээр Мөнхөө гэж хүн байна. Тэр агуу хүнтэй уулзснараа миний амьдралыг уран бүтээлийн амьдралыг өөрчилсөн. Мөнхөө багш бол одоо хэдий тийм ингэж үзээд за чи нөхөр мөн ер нь яах ёстой юм байна. Манай зөвлөд байх ёстой хүн биш үү? Чи тэгээд одоо шүлэг хүчээд ямар юм хийдий? Чи одоо ерөөсөө шүүм судлал хий. Чи шүлэг хүчээд л хизээч төрөв орж ирэх байхгүй. Харин олигтойхон шүүмж хичээд ирэх юм бол чамайг олонний анхаарал өртнө. Чи надад хэдэн мөн шүлгэн баг одоо хай. Хэрвээ чи шүүмж хийж байгаа бол шүлэг хүчин гэдэг асуул ирсэн байхгүй шүү. Хүний алдаа оноог шүүмжилж байгаа хүн өөрөө муу юм хийгээ шүүмжилдэг ерөөсөн байхгүй гэдэг. Тэгээд би Мөнхөө багшийн одоо үгэнд ороод ер нь одоо нууцаар биш үлэг бичдэг байлаа. Нууцаар өгүүлэг бичдэг байлаа. Нууцаар сэтгэл зүйн найруулга бичдэг байлаа. Тэр үеийн одоо утга зохиолын одоо босго гэдэг чинь одоо баг хөл байтгаа толгой багтахын аргагүй асар өндөр босготой байсан шүү дээ. Тэгсэн чинь манай Мөнхөө багш маань одоо хөөцөлсөөр тэр цог сэтгүүлийн очуулан гэж байд юм аа. За тэнд гарсан хүн бол тэгэл ерөөсөн л баяр хөөрн одоо баг жилийн дотор одоо намхарна гэж ирсэн байхгүй. Очолонд гарвал одоо өөрийгөө л одоо ер нь залуумч халаа боллоо гэж ингэж үздэг. Тэгээ миний шүүмжийг одоо ерөөсөн Мөнхөө багш маань цог сэтгүүл гаргасан. Тэгээд одоо нэг айхтар нэг хүн бий гэж яриад ирсэн л тэр нь тарваагаа байсан байлээ. За тарваагаа учрыг олчих юм бол би гаргаж чадна гэд. Ингээ очолонд гаргацсан. Дараа чинь чи ном бэлд гэсэн. За ингээд одоо ер нь 78 9 оноос эхлээл одоо би ном бэлдээд ингээ явсан. За тэгсэн чинь сургууль болох нь бол одоо чиний одоо шүүмжийн ном одоо юунд орноо. Төлөвөнд орж байгаа. Манай шүүмжийн зөвлөлөөр хэлцэгдээд нэлээд нааштай үнэлгээ авсан. Ер нь ном засаж ирсэн шүүмжийг одоо нэлээд хөгжүүлгээд байгаа. Энийг гайгүй аштайхан залуу гараад ирмээр янзтай байна гэдэг. Тэгээд дотор их баяртай байгаад байсан. Нэг мэдсэн чи одоо баг одоо энэ ном л доо гэгийн хаст одох юмсан шүүмж анхны ном. Анхны ном гэдэг бол үнэхээр баяр хөөр байдаг шүү дээ. Москвад орсон байдаг шүү дээ. Тэгсэн миний бэлдээ явсан нэлээд зузаан ном харин бүр нэгэн болоод бүр харин 3 хүний нэр дээр гараад ирж байгаа. Өнөө өлгий дотор өлтнө гэдэг шиг энэ одоо бүр 7-8 жилийн дараа гарч ирж байгаа шүү дээ. Тийм л байгаа шүү. Тэр үеийн одоо бол яг л одоо ном гаргана ч одоо баг өнөөдөр бичээд маргааш гэдэг одоо 3-4 хоногийн дараа за саяндаа 10 хоногийн дараа гаргачих шүү дээ. Ямар ч хяналт байхгүй. Энд чинь явсаар байгаад хэвлэл утга зохиол хянах газар ороод төв ороогоор мөн орно шүү дээ. Тэгээ шүүмж гэдэг бол өөрөө бас Хасбаатаргын над хэлсэн үг байдаг. Шүүмж бол осолтой ажиллаа гэж хэлж идэв. Тэгээд энэ хооронд янз бүрийн усад таарна. Өөрсдөө шүүмжүүлсэн том хүн бол суглаад авна шүү дээ. Ийм хууль заяа ятамаа гэж. Энэ номд орсон одоо эхнийхэд нь орсон энэ хүн байна л да. Энэ үгээр урлах эрдэм гэж манай Монгол Улсын их сургуулийн одоо профессор манай орчин үеийн утга зохиолын том онолч болсон. Мөн одоо шинжлэх ухааны баха гавьяат зүтгэлтэн ботсон ийм залуу ховд аймагт башилж ирсэн. Энэ хүний шүүмжийг дараа нь одоо энэ юу байна? Дараа нь энэ миний энэ байж энэ. Миний шүүмжийг. За дараа нь Горкийн утга зохиолын сургууль төгссөн одоо Инкват гэдэг та бүхэн сайн таних бах. Одоо манай телевизүүдээр хэвлэлийн хүрээлэнгийн дарган тэр байсан. Энэ хүн бол жинхэнэ мэргэжлийн шүүмжлэгч хүн. Горкийн утга зохиолын дэд сургуулийн шүүмжлэгч төгссөн. Манай түрүүнд ярьдаг одоо ардын агуу том багш Цэнд багшийн хөвөлдөө. Бид гурван номыг мөн ялгаа авах би Галбаатараас асуусан чинь бол Галбаатар бол Бамбайсан зузаан юм явуулсан гэсэн. За би Инкватаас би асууж үзээгүй. Бид гурван юмыг хасаад ханаад нэг авсанд оруулчих. Тэгээд бид гурав бол бас маш их баяр хөөртэй. Үнэхээр Мөнхөө багшийн мань заасан тэр зөвлөгөө бол надад үнэхээр тус болсон. Тэр шүүмжийг хаяхгүй явсаар байгаа, шүүмжийг үнэж явсаар байгаад
би хөдөө сумнаас сургуулийн захирлаас аймгийн төвөд ирээд аймгийн төвөөс хотод ирээд тэгээд миний доктор болох эрдэмтлийн ажил хийх их сургууль багшлахын ажил чинь бол би энэ шүүмжлэлээр зурласных болж байгаа. Энэ ном маань одоогоос энэ чинь 89 онд гарсан байна шүү дээ. Түүнээс хойш хэдэн жил өнгөрсөн байх вэ? Бараг 30 гаруй жил өнгөрсөн байна шүү дээ, тийм ээ. Энэ хооронд бол одоо ерөөсөн бидний анхны энэ гараа боллоо. Ирээдүй замнах. Би энэ нэрийг одоо их сүржин нэр гэж бодож байсан. Гэгээ бас одох юмсан гэж одоо манай Энкотл ийм нэр өгсөн юм байл л. Утга зохиолын шүүм судлын ном ийм нэртэй байхдаа яад энэ гэж би залуу байхдаа нэлээд омголондоо байсан байхдаа би бодож бас хэлжсэн шүү. Багштай. Дараа нь манай Дагдурж гэж багш байна шүү дээ. Дагдурж багш маань одоо бас өргөжлүүлээд энэ номыг гаргахад бас их нөлөө үзүүлсэн л дээ. Яасан айхтар яруу найргийн ч юм өвөлгийн нэртэй болчихгүй дээ гэж одоо жоохон зүрх халирсгээд хэлжсэн. За чи ийм ярих болоогүй шүү. Одоо ном гарсан их юм аа. Та гурийн ном. Та гуравт одоо ерөөсөн та гурав бол манай Монголын шүүм судлалын хамгийн залуу иргэдий байх хэвээр. Тэр нэрэнд таарч байгаа юм гэж. Үнэхээр ч бид гурийн одоо тэр үеийн зохиолчдын их хурал, тэр үеийн зохиолчдын бүгд хурлаар манай Галбаатар, Цэндижив, Инкбат гэсэн одоо залуу халаа авиаслаг гайгүй ирээдүйтэй шүүмжлэх төрлөө гэж тэр үеийн зохиолчдын их хурлын материал орсон байдгийг. Тэгэхээр энэ анхны номын маань нэр бас онсон юм удаа гэж өнөөдөр бодож байгаа. Эндээс их сони мараад ирлээ шүү дээ. Сайшны алдар тэмдэглэл хүчлэгт үрийгээд 89 оны урилга гарч ирж шүү дээ. Хуучин юм гэдэг бол одоо ерөөсөн цоо шинийн байдаг гэдэг л. За энд манай хүн одоо мэдээнд авчихсан байна да. Ерөөсөө билээл хатуухан шүмжсэл байдаг. Гэт чинь дээр үйл онл гээд байх ч юм байхгүй. Харин шин тэнгэрийн дорх сони учрал гэж. Энэ одоо хүмүүсд их таашааж бирэж авсан. Энэ бол их гарамга ярууна, дэлхийн гарамга яруунаас бол авсан шүү дээ. Долгорын Нямагийн энэ тухай шүүмж юм байгаа. Одоо зохиолч Нямагыг би таних ч юм мэдэх ч сүүлд одоо Нямаг уулзаад их баяртай хөөртэй байсан. Энийг уншаад надтай их одоо хүмүүсүүд ярьжсэн да. Шин тэнгэрийн дорх сони учрал гэж. Энэ одоо яасан байл да. Энэ Нямагийн шүүлгийн гонц онцлог бол зарим яруу найрагчдын бүтээд ажилладаг учир шалтгааны ээдрээтэй сүржин адилхан зүйлээр ховорч өөр ямар ч үгээр солихын эрэхгүй үгийг байрын зохилдуулан тавьж оршноо гэж ингээл хэлсэн байх юм. За амьдрал өөрөө хуйлтайгаа зайл нэг арман бичсэн нэг арман чиг бол айхтар шүмжилсэн байна. Амьдрал судлаагүй бичсэн гэд байж байна. Тэр битгий одоо манай нэг том одоо өгүүлэгч Жил Хаваагийн өгүүлбэрүүдийг бас өмжилсэл байж байна. Ололтой талын удаа сайн хэлсэл байж байна тийм ээ. За энэ манай Дашвалбарын одоо яруу найрагч Дашвалбарын одоо яруу найргийг шүүмжилж ирсэн байна. Горки төгсөд ирсэн одын айлгой гэдэг анхны номд анхныхын шүүмж бичсэн юм аа. Тэгээ яруу сайхны өөдрөг сэтгэлгээ их тодорсон байна гэж байна. Залуу яруу найрагчийн авяас гал мэттэй гэрэлтэж байна гэсэн байна. Жинхэнэ одоо яруу найргаар бадарч бишдэг, бахарж бишдэг гэж үтсэн байна. За түүний цөөн бус хөлөг бол бас энгийн байдлаар хийсвэр сэтгэж нэгээс гүн агуулгаас бол нэлээд гүн одоо тайлах тал руугаан үгийн нарийн мэдрэмж дүр бүтээх урлаг руугаан тэмүүлсэн шинжтэй байна гэж. За алдааг нь бас тэр үчиг нь хэлдэг байлаа шүү дээ бас. За манай Дашвалбарын шүлэг бол одоо энэ бас нэг алдаа оноог нь бас хэлцэл байна да. Тухайлбал бол энэ од гэсэн одоо энэ одоо ерөөсөн нэг шүлгийн мөрийг дараачийн шүлгийн мөртэй ингээд шууд залгахад тэр болгон ялгадахгүй байна. Энэ бол анхныхаа ном анхны шүлгийн бичиж байгаа залуу хүн бол ерөөсөн шүлэг болгон өөр байх хэрэгтэй гэсэн. Зарим нэгэн тийм одоо алдаа байна шүү гэж байгаа. За тэгэл одоо юу байна да шүлэг болгонд нь бол юу од гэсэн үг их орж байна. Өөрийн одны яруу найш гэж нэрлэх ийм одоо өнгө аястай ийм хүн шиг байх юм. Тэгэхээр одоо дүр дүрсгэх хүн бас одоо юу шүү. Дүр чинь эзэлсэх гээд байна. Өнгө аялагч чинь эзэлсэх гээд байна. Шүлгийн сэдв чинь эзэлсэх гээд байна. Гэх маягаар бас нэлээд том одоо донгодоод авсан байх шүү дээ. Тэгээд тухайн үед манай энэ Дашвалбар бол одоо яаж ирсэн л да. Энэ сүүлчийн хэсгийн эмзэг хүлээж авсан. Горки төгсөн яруу найр шиг өмнөөс энэ ийм үг хэлдэг чи хий. Тэр хэн нөхөр. Нэг хөдөөний нэг амтан байгаа юм байлаа. Очиж би тооцсон юм гэж ярьж ирсэн. Тэгж би тэр эхэлж уулзахтаа ч гэсэн нэлээд огшин ширүү уузаж тэгээд амьдралын төс сайхан андууд явсан.
Маш сайхан найзууд явсан та. Ер нь шүүмжгүй уран зохиол гэж ирсэн байх ёсгүй шүү дээ, тийм ээ. Шүүмж бол нэгдүгээрт бол яг авъя гэсэн хүнд юм их өгдөг. Нэг хүний шүүмж бол одоо мөр 50 60 одоо зохиолч яруу найрагчдын одоо зүрхэнд нь хуруулж өөрийгөө эргэцүүлэх, бүтээлээ эргэцүүлэх, би чи хаана яваа юм бэ? За ингэж бичвэл болохгүй юм байна шүү гэж. Ингэж бод бодол төрүүлдгээр мөр бас гайхамшигтай жанр байдаг шүү дээ, тийм ээ. Шүүмж хэрэг үнэн, шударга, одоо их сургамжтай, их алсыг харсан дэлхийн утга зохиол болоод манай Монголын утга зохиолыг хооронд харьцуулж асар том дүгнэлт хийсэн, маш их зөвөр тайлсан ийм шүүмж бол үнэхээр усаагаар шиг хэрэгтэй. Ялангуяа өнөөдөр бол манай хэвлэл утга зохиол хянах газар гэж байхгүй болсон. Энэ чөлөөт энэ үед бол янз бүрийн номууд гарч байгаа. Жинхэнэ зохиолч хийм, ер нь одоо таарахундуу бичээд байгаа нь хийм, яаж ичвэл хэрэгтэй юм бэ? Монголын орчин үеийн уран зохиол ер нь хаана явж байгаа юм? Дэлхийн утга зохиол хаа явж байгаа юм? Хэн ямар одоо агуу их Монголын их утга зохиол хэн одоо нэг үнэт зүйлийг бүтээж байгаа юм бэ гэдгийг бол манай шүүм судлаач нараа гарч ирнэ шүү дээ. Сүүлийн үед одоо том сайн авиаслаг шүүмжүүд гарч ирж байна. Ер нь одоо шүүмж одоо эргээд сэрэгч төлөвтэй байна. 90 оноос хойш одоо шүүмж одоо энэ унтсан. Манай шүүмжигч бол ерөөсөн сэтгэл санааны шос хүнд байдал орсон бах. Шүүмж гарахаан бараг болсон. Судалгаар орсон л да. Одоо бол мэ шүүмж бүхэл бүтэн шинэ үе гараад ирлээ. Шинэ ном нэвтрүүлгийн ээлж дугаартай хамт байсанд баярлалаа үзэгчдээ. Дараагийн дугаараар иргэд уулзцгаая.